морил тогсон юм аа. Ерөөсөө сэдв бол өөрчлөгдөгөө. Номныхаа талаар ярьсаар хэвээрээ. Гэхдээ өнөөдрийн номонд манай зочин хүндэтгэлтэй шалтгаанаар ирч чадаагүй учраас энэ номыгаа ганцаараа ярих гэж шийдээд тэгээд ирсэн байна. За энэ ном нь болохоор The Idiot гэд Elif Batuman гэсэн хүний ном юм байлээ. Тэгээд энэ хүн нөгөө Pulitzer Prize гэд Oscar гэж. За бараг л номны Оскар болдсон шүү дээ. Ер нь энэ ном нь тийм энэ бараг Pulitzer Prize авах шахсан. Ер нь finalist болсон тийм ном юм байлээ. Тэгээд би болохоор өөрөө сонгож уншаагүй. Тэгээд манай найз уншийгээд тэгээд уншиж эхэлсэн. Энэ ном нь болохоор өөрөө нэг 424 хуудастай ном. Юуны талаар өгүүлдэг вэ гэхлээр миний бодлоор энэ номыг нэг тийм 30-40-оос дээш насны хүмүүс унших юм бол нэг юм бодогдохгүй байх гэж би бол бодож байна заяа. Гэхдээ ямар хүмүүс уншихад магадгүй тохиромжтой байж болох юм бэ гэх юм бол амьдралынхаа талаар яг юу ойлгож байгаа, юу бодож байгаагаа сайн мэдэхгүй. Тэгээд ер нь нэг тийм тодорхойгүй үедээ ч юм уусгүй бол гинт амьдрал нь амар яг өөрчлөлт рүү орж байгаа тиймэрхүү хүмүүс уншвал зүгээр юм болов гэж бодсон. За тэгээд энэ ном нь болохоор юу өгүүлдэг вэ гэхээр 18 та охины талаар гардаг. 18 настай Америк Турк хоёрын холимог тийм Харвардад анхныхаа жилдээ сурах байгаа тийм охины талаар гардаг. Тэгээд яагаад би иймэрхүү үеийн хүмүүс уншихад илүү тохиромжтой байж болох юм бэ гэж бодсон бэ гэхлээр манай охин өөрөө ингээд 18 жил аав ээжтэйгээ хамт амьдраад тэр хүмүүсийн доор тэр хүмүүсийн дүрмэнд амьдарч байгаад гинт шинэ амьдралаа ганцаараа амар эрхчлөөтэй болсон. Тэгээд юун дуртай, юун дургүйгээ ойлгоод тэгээд анхныхаа удаад дурлж байгаа мó гэж хэлэхэд хэцүү заяа. Гэхдээ амар тийм гүнзгий бүр obsessive буюу амар одоо нэг эрэгтэй хүнд ч юм уу эмэгтэй хүнд хүн хаяа дурлахтаа яг тэр хүндээ дурлах биш тэр хүнийхээ талаарх тэр үзэл бодол санаа манаандаа дурлдээ штэ. Тиймэрхүү байдлаар анхныхаа удаа дурлж үзэж байгаа. Тэгээд ер нь л юу мэдж байгаа, юу хүсэж байгаа, ямар хүн хүсэж байгаа, ямар зүйл хийхээ мэдэхгүй иймэрхүү охины талаар ном. Гэхдээ ингээд тэрнийх нь надад нэг хэцүү санагдсан хэсэг нь болохоор ер нь одоо ном руугаа яг бүхэлд нь гүнзгийгээр орох юм бол энэ ном нь хоёр том хэсгээр ер нь бүрддэг. Эхний хэсэг нь одоо 1-р хэсэг, 2-р хэсгийн хоёр хуваагддаг байхгүй юу? Тэгээ эхний хэсэг нь хоёр бүлэгтэй. Тэр нь намар, хавар гэд намрын семестр, хаврын семестр гэд хоёр бүлэгтэй. Намрын семестр дээр нь яг анх яаж хичээлдээ орж байгаа, ер нь ямар хичээлүүд сонгож авсан ингээл. Манай охин болохоор орсэл сонгож авч байгаа, математик сонгож авч байгаа. Тэгээд уран зохиол сонгож авч байгаа. Тэгээд математикийнхаа ангидаа тэр анхныхаа хайртайгаа ер нь ол учирч байгаа. Тэгээд тэр нь Ivan гэсэн тийм залуу дээдлийн ангийн математикийн курс сурдаг. Тэгтээ хоёлоо хамт орс хэлээр ингээд сурж байгаа болохоор би бинтэйгээ анх тэгж танилцж байгаа. Тэгээд Иван гэд залуу нь болохоор өөрөө цаанаа найз охинтой. Тэр найз охин бас Харвардад сурдаг. Гэхдээ орс хэлнийх нь хичээл дээр багш нь юу гэж хэлсэн бэ гэхээр би бинтэйгээ ингээд захиагаар харьцаж гэсэн тийм даалгавар өгсөн. Тэгээ захиа нь болохоор орс хэл дээр бичигдэх ёстой гэдэг. Тэгээ гэрийн даалгавар маягийн анх багш нь өгч ирсэн. Тэгээд энэ номыг уншихтаа бас энэ үйл явдлууд нь бүр яагаад нэг тийм захиа махаа гэж яригадаад байгаа вэ гэхэлэр өөрөө 1995 оны үйл явдал гэж ер нь явж байгаа. Тэгээ энэ хоёр ингээл анх захиагаа бичиж байхдаа тэгэл амар гүн сэдв рүү орж морол. Тэгэл манай охин нөгөө залуугаасаа ингээд захиа байнга ирэх ингээл хүлээдэг. Тэгээ захиа нь болохоор дандаа шөнийн цагаар ирдэг. Тэгээд захиаг нь уншаад өөрөө ингээд зүгээр л энгийн хэлсэн байж болох үгийн хүн чинь нэг тийм гүнзгийгээр бодоол ухаж мухаал байдэн штэ. Манай охин ер нь бол нэг тиймэрхүү үйлдэл залуугийнхаа үйлдэл болгон дээрээ хийгээд байсан. Тэгээд яг их сургуульд fall гэсэн бүлэгт нь өөр юу гардаг вэ гэхээр манай охин найзуудтай болоод янз бүрийн найзуудтай хамт амьдардаг охин серб юуны ирлээцчвүлээ. Тийм нэг охинтой. Тэгээ өөрөөс нь шал өөр нэг тийм амьдралын хэмнэлтэй. Тэгээд ер нь бол их сургуульд сурахаар 10 жил чинь нөгөө нэг хүн болгон бинтэйгээ ерөнхийдөө төстэй дүү хүмүүс байхад их сургуульд янз бүрийн өөр хүмүүс хаанаас ялангуяа Харвард гэдэг чинь өөрөө те. Тэгэл амар prestigious university болохоор янз бүрийн олон артлын гэр бүлтэй хүмүүс ер нь бол
байсан. Тэгээд тэд нартэй бүгднтэй нь яаж ингээл анх танилцж байгаа, яаж хийж байгаа гэдгийг унших юм бол миний бодлоор дөнгөж яг амьдралынхаа шинэ гараагаа эхэлж байгаа хүмүүст унших юм бол бас сонирхолтой байж болох юм уу гэж утсан. За тэгээд хавар гэсэн бүлгэмд орж байгаа. За хавар гэсэн бүлгэм дээр нь ер нь бол хичээлүүд нь үргэлжлүүлж явж байгаа. Гэтэ манай охин нэг амар хийдэг зүйл нь болохоор юмыг бүр амар их боддог. Амар их зүйлээд ер нь бол ингээд үйлдэл хийх гэхээсээ илүү яг үзэл бодол дотроо амьдраад байдаг амар том ертөнцтэй хүмүүс байдэн штэ. Миний бодлоор манай охин яг нэг тийм амьдралынхаа нэг тийм гол дүрэн биш заяо. Амьдралын зүгээр нэг тийм урсаал явж идэг, өөрөө тэгээд нэг тийм тэрнтэйгээ урсаал явж идэм шиг. Миний бодлоор яагаад нэг ийм юм болоо гэж хальт ботсон чинь зүгээр юмаа мэдгүй байсан болохоор л тэгсэн баг гэж үзсэн. Гэтэ энэ номын нэг сонирхолтой сони юм заяо. Нэг тийм би ингээл анхны бүлгийн нь уншиж байхдаа ингээл за ийм дүр байна, ийм дүр байна, ийм дүр байна гэл дүр болгоныг ингээд за энэ дүр нь ийм хүн юм байна, ингэт юм байна, тэгт юм байна гэд миний өмнө уншиж исэн номнууд дээр амар нэг тийм утга учиртай байдэн штэ. Одоо за энэ дүр яг ирээдүйд нэг тийм чухал үед нь орж ирэх хэвээр тийм үүрэгтэй хүн юм байна гэсэн юм ер нь байхгүй заяа. Ер нь нэг тийм амар жижигэн үйлдэлтэй яг нэг тийм өдөр тутмын амьдрал заяа. Яг бодоод үзэх юм бол ихэнх уран зохиол дээр үйл явдлаа гой сүртэй болгох гэж юм уу номоо ингээд уншихад сонирхолтой байхын тулд хүмүүс дүр болгоны нэг тийм чиний амьдралд утга учир өгөх, чиний амьдралыг нэг тийм өөрчлөх дүр байлгах гэж хичээдэг юм шиг санагддаг байхгүй юу? Одоо амар Hunger Games ч гэдэм үү, Harry Potter тийм дээр яг дүр болгон яг өөрийн гэс нэг тийм гэрэлтдэг тийм мөч үйдэн штэ. Тэгтээ яг бодоод үзэх юм бол амьдралд ингээд өдөр тутамд таарлагддаг хүмүүс ч юм уу, тэр хүмүүс яг бидний амьдралд утга учиртай байх хүмүүс бол биш штэ тий. Зүгээр л оршин тогтнож идэг хүмүүс. Тэгээд энийг анх уншиж байхдаа би ингээд яагаад ийм хэрэгцээгүй ингээд дөрүүдийн талаар ингээд ер нь яриад байгаа юм бол яагаад миний цагийг өрөөд байна, миний 424 хуудсыг ингээд өрөөд байна гэж бодож исэн чинь ер нь бол миний бодлоор энэ зохиолчийн санаа нь үйл явдалгүй байгаа нь өөрөө үйл явдал нь юм шиг санагдсан гэх юм уу жоохон. За тэр бол миний үзэл бодол. Гэхдээ би ер нь бол битгэхгүй байна. Тэгээд үргэлжлэл нь болохоор хаврын семестр тохиолдог нэг чухал үйлдэл нь болохоор Иван гэдэг нөгөө залуу маань манай гол дүрийн охин Селин нэрийг хэлээгүй байна. Селинаас Иван өөрөө Унгар залуу байхгүй юу? Тэгээд Унгар залуу, Унгарт нэг найз нь англи хэлний сургалт хөдөөний хүүхдүүдэд англи хэл заадаг нэг тийм сургалт явуулдаг. Тэгээд тэр нь болохоор Унгарын нэг тийм тосгонд болдог. Тэгээд тэрэнд ингээд Селинаас чи ингээд хамт явж чадах уу гэж асуусан. Тэгээд тех үед нь Селин нь ер нь за ингээд энэ хүнд ингээд би сайн болцсон юм уу, сайн болоогүй юм уу, ер нь бит хоёрын хооронд юу юм бэ, яах юм бэ, их юм бэ гэдэг юмныхаа утга учирыг за Унгар яваал олох юм байна гэж бодоод тэгээд яг үний эрэхтэй энэ үедээ бас өөрөө турк охин штэ. Тэгээ Туркийн амар тийм хүсэж исэн судалгааны нэг тийм ажилд өөрийг нь өөрөө тэнцсэн гэдгийг мэддэг байхгүй юу. Гэхдээ нэг мэдээж дөнгөж 18 19-тэй насны хүмүүст хайр дурлал илүү чухал байдаг ихтэй. Тэгээ сайн мэдгүй л те. Тийм болохоор манай охин бол тэгээ Унгар руу явдаг байгаа. Тэгээд ер нь бол дараачийн одоо номны 2 дугаар хэсэг эхэлж байгаа. Тэгээ 2 дугаар хэсэг нь болохоор ингээ 3 хуваагдчихж байгаа. Тэр нь 6 сар, 7 сар, 8 сар гэх 3 бүлэгцэн юм. Гэтэ яг би ингээ мэддэггүй байхгүй юу. Энэ подкастыг одоо зүгээр сонсож байгаа нэг цөөхөн хүмүүс маань байгаа штэ. Тэр хэд маань яг номоо бүтэн сонсох хүсдэг юм бол эсвэл номыг нь унших хүслийн би төрүүлэх хэрэгтэй болов уу гэдгийг мэддэггүй ч гэсэн ямар ч гэсэн энэ бичлэгийг олон хүмүүс үзэхгүй болохоор би зүгээр хамаагүй ярьлаа. За тэгээд 6 сард манай охин Унгарт очихоос өмнө Парис хамт амьдардаг охинтойгоо тэгээд тэдний найз энтертейн ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэл тэндээ аялал бас л яг нэг тийм зүгээр л үйл явдал заяа. Яг л Парист аялал тэглээ инглээ тиймэрхүү юм тохиоллоо гэж жижигэн зөндөө үйлдэлүүд уг нь болж байгаа заяа. Гэхдээ би одоо жишээ нь энэ номны талаар ингээд подкастн дээр ярих гэж бодоход одоо тэр нь одоо байх шиг тийм одоо хэрэгцээтэй ч юм уу эсвэл ингээд плотонд нь үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн тиймэрхүү хэсэгнүүд бол нэг олон байгаагүй заяа. Тийм болохоор энэ номыг яг жоохон тархиа амраахыг хүсэж байгаа бүр ингээд ерөөсөө нэг тийм
гүн зангилаа энэ төр зүгээр хаяа хүмүүс зүгээр л яг doom scrolling утсан дээр хийдэж штэ зүгээр ингээд тэрэн шиг яг зүгээр л ингээд хаяа ингээд манай гол дүр үзчих гарахгүй заяа зарим үед нь. Тэгэл өгнүүд нь зүгээр ингээл урагшаага ингээл уншигтаал би тэгээс үлдээ. Яна сая юу уншиж юу гэж бодоод тэгээ ухраад гэсэн чинь ухраал тэгэл дахиад уншиж байгаа штэ. Тэгэл дахиад уншихад за нөх амир сүртэй юм би алгасаж уншаагүй байна гэдгийг ойлгоод дуустаад байсан заяа. Гэтэ тэр нь яг санаа нь байсан байж магадгүй. Би яг сайн мэдэхгүй байна. Ер нь бол судалгаа хийх хэрэгтэй баг. Би ер нь бол энэ номны талаар жоохон судалгаа хий, энэ зохиолчийн талаар дараа нь судалгаа хий гэж бодож байгаа. За тэгээд юу болсон бэ гэхээр нөгөө охин маань Иван гэсэн залууга өөрлөө нь холбогдохыг ингээ хүлээгээд байдаг байхгүй юу? Яг ингээд хизээ над руу холбогдох юм болоо хамгийн сүүлд хизээ залглаа гэд. Тэг яг үнээр ихтэй энэ хүн чинь ингээ найз охинтой хүн байгаад байгаа штэ. Бүр найз охинтой. Тэгэхэд яг ер нь бол тэр бол манай охины толгойд бол нэг хамаагүй юм шиг байгаа. Угаасаа нэг нөгөө Delulu is the Salulu гэдэг нэг үг гэдэг штэ. Яг дурлсан эсвэл infatuated болсон ч юм уу нэг тийм дурлал гэж итгэсэн тэр мэдрэмжтэй байх үед тэр нөгөө хүн нь ямар үйлдэл хийж ийн гэдг нь юусаа хамаагүй зүгээр л яг нөгөө хүн ямар хүн бэ гэдг нь ч хамаагүй заяа. Ер нь бол энэ Иван гэсэн залууг харахаар яг ингээ гурван өөр өнцгөр харагдаад байгаа юм заяа. Захиан дээрээ байдаг Иван заяа. Тэнгүүд нь жинхэнэ амьдрал дээрээ байдаг Иван. Тэнгүүтээ манай гол дүрийн Селин энэ Иваныг яаж харж байгаа вэ гэсэн гурван өөр хүн заяа. Тэгээд гурал амир өөр. Ерөөсөө Иван гэсэн хүн нь өөрөө болохоро би өөрийг нь болохоор ямар хүн болохыг ойлгоогүй ч гэсэн ер нь бол нэг тийм амир гүнзгий ухаантай ч юм уу нэг тийм залуу бол биш. Тэгээд захиан махин дээр болохоор амар тийм өөрийгөө нэг тийм ухаантай юм шиг ярьдаг тиймэрхүү залуучууд байдэн штэ. Амар дотроо гүнзгий ертөнцтэй юм шиг тиймэрхүү залуу юм шиг уншигдаад байгаа. Тэгээд амар нэг тийм худ бууй шиг заяа. Тэгээд яг Селиний нүдэнд болохоор ер нь л заяаны ханин юм шиг харагдаад байгаа мó яагаад байгаа. Ер нь бол жоохон ойлгомжгүй. Нилийн ойлгомжгүй. За тэгээд 6 сард ингээл амар холбогдмоор санагдал манай охин. Тэгэл холбогдол яасан чинь ингээл нэрээ ирэх байгаа шүү. Чи мартаагүй зүтэй гэлтсэн чинь би юу мартаг л та. Гэтэ иймэрхүү юмыг бол арай ч мартахааргүй гээл тэгж мэл. Тэгэл уулзж байгаа. Тэгээ Будапештэд уулзж байгаа байхгүй. Будапештэд уулзчаад ер нь ингээ юу ч болтгоо заяа. Ингээл за тийшээ явлаа. Тэгж тим хүмүүстэй танилцлаа. Тэглээ инглээ гэл нэг жижиг сажиг юмнууд болоод байгаа юм шиг бас л нэг тийм юу ч болохгүй байгаа юм шиг. Тэгээ ер нь 6 сар ингээд дуусж байгаа. Тэгээ 7 сараас юу эхлэх вүлээ гэхээр манай нөгөө нэг 5-7 хоногийн Унгарийн хөдөөний тосгонд англи хэл заадаг тэр сургалт нь эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд тэр нь болохоор бас сонирхолтой. Тэгээ яадаг сургалт вэ гэхлээр манай охин өөрөө host family буюу нэг тийм Унгар гэр бүлтэй хамт амьдрна. Тэгээд тэднэртэйгээ хамт амьдарчаад тэгээд тэндээсээ нөгөө нэг Унгар хөдөөний тэр сургуультаа очичоод тэндээсээ ингээд багшлна. За тэгээ багшилж явах хугацаанд болохоор амар тийм олон хүмүүстэй танилцж байгаамаа. Залуу хөгшин багш нартай танилцж байгаа. Тэгэл хүүхдүүдтэй танилцж байгаа. Ер нь ингээл соёлын ялгаач гэдэг юм уу те. Янз бүрийн юмнуудыг ер нь бол зөндөө ингээд туулж experience хийж үзэж байгаа байхгүй юу. Тэгэл сурагчтайгаа яаж харилцах, тэгэл colleagues энтертэйгээ яаж харилцах энтер гэл зөндөө юм болоо л идэг. Яг зөндөө үйл явдал болоод идэг. Миний бодлоор яг жоохон нэг тийм амьдрал шиг. Ер нь ингээд өдөр тутмаа бодох юм бол ингээд зөндөөл юм болж байгаа штэ. Би дэлгүүр ороод тиймэрхүү юм авлаа. Тэр юм хямдарсан байсан болохоор гой санагдлаа. Санамсаргуу зам явж байгаад би нэг хүнийг мөрөгцөн чинь тэглээ инглээ. Тэгэл найстайгаа тэгэж яриад тиймэрхүү юмнуудад талаар ярьлаа. Тэгэл тэнгисийн ирэг дээр тиймэрхүү юм боллоо, иймэрхүү юм боллоо гэл яг өдөр тутамдаа юу болсон гэдгээ ингээд ярих юм бол юмнууд олон байгаад идэв штэ. Гэхдээ миний одоо 100 жил наслах тэр амьдралд энэ өдрийн үйл явдал тийм онцгой юм байх уу гэхээр байхгүй. Гэхдээ угаасаа л ер нь бол байдгүй. Ер нь тийм онцгой өдрүүд яг энгийн хүний амьдралд тийм олон байхгүй штэ. Онцгой тохиолдлууд одоо жишээ нь манай найз залгч байна уу? За юун дээр зогслоо? Сандгүй. За ер нь бол тийм ингээд өдөр тутмын амьдралд хүнд зөндөө юм болдог ч гэсэн тийм за санагчлаа. Амар том үйлдэлүүд хүний амьдралд бага болдсон шүү дээ. Шин сургуульд орлоо ч юм уу, шинэ ажилд орлоо, хүнтэй үерхэж эхэллээ, хүнтэй саллаа гэл иймэрхүү юм зөндөө болдог. Гэхдээ иймэрхүү юм нь өөрөө ингээд build up болох гэж буюу
суурэ олоод ингээд дэвшээ явах гэж амар ингээд олон тийм утга учиргүй удаан нэг тийм энгийн өдрүүд өнгөрөөд идэг. Гэхдээ тэр нь хүнд ингээд тэр өдрүүд нь build up болоод тэр утга учир нь гарч ирдэг. Одоо том үйл явдлууд нь гарч ирдэг юм шиг. Одоо жишээ нь энэ номон дээр тэр нь яаж илэрсэн бэ гэхлээр 7 сард ингээд Иван тэгээ Селин хоёр чинь хоёлоо нэг улсад байгаа шүү дээ. Өөр хотод байгаа ч гэсэн энэ хугацаанд Иванаас нэг ч захиа ирээгүй заяа Селинд. Тэгээ Селин өөрөө болохоор нөгөө анх хэлсэн шиг нэг тийм пассив хүн өөрөө үйлдэл хийдгүү дотроо ингээд бодоод юм уруулаад бодоод идэг тиймэрхүү төрлийн хүн. Тэгээд нөгөө талаас нь өөрт нь ямар ч үйлдэл хийхгүй байхаар манай охин угаасаа юу ч хийхгүй заяа. Энэ хоёрын хооронд яг сэтгэл янз бүрийн юмнууд бол зөндөө болоол ах шиг байгаа. Гэхдээ эцэст ер нь бол залуу нь бол охиныгоо хизэж тийм амар ноцтойгоор бодож байгаагүй гэдг нь ингээд амар илрэлтэй байгаа байхгүй юу. Тэгээд энэ охиныг grow хийлгсэн, энэ охиныг хөгжин дэвшилт хүргүүлсэн зүйл нь ямар нэгэн том юм тохиолдсондоо биш, ямар нэгэн том юм тохиолдоогүй энэ номын гол учир юм болов гэж би бодсон. Яг энэ залуу өөрийг нь амар хайсан ч биш заяа. Энэ залуу өөрийг нь амар хайрлсан ч юм байхгүй. Энэ залуу өөрт нь зүгээр ингээд энэ охин хоёрын хооронд юу ч болоогүй нь манай охиныг нэг би зүгээр л ингээд өөрийнхөө төсөөлөлтөд амьдраад байсан юм уу да гэдгийг бодох тэр цаг хугацааг өгсөн гэх юм уу? Тийм. Нэг тиймэрхүү. Нэг тийм юм болохгүй байх гэдэг чинь өөрөө бас болох юм байна. Яг одоо биш дээ. Энд 11 цаг 18 минут болж байна л да. Оройны. Тийм болохоор миний ярьж байгаа юм зүгээр нэг тийм утга учиргүй юм яриад ижиж магадгүй. Гэхдээ энэ ном өөрөө тиймэрхүү байсан заяа. За тэгээд 8 сард юу болсон бэ гэхлээр 8 сард манай охин буцаад 8 сард нөгөө нэг юм дуусч байгаа заяа. Тэгээд найзтайгаа дахиж аялж эхэлтیں۔ Унгараар аялал, тэгэл Парисаар орж байгаа, Турк руу буцаад явж байгаа. Тэгэл тэр үед нь бас яг үндэ зөндөө юмнууд бас болж байгаамаа. Аялын түүхүүд, ингээд хүмүүсээ танилцж байгаа. Тэгэл ер нь бол штэ зохиолын ихэнд болон эцэст ингээд байгаа манай гол дүрийн охин бол өөрчлөгдсөн. Энэ хүн хувь хүндээ өөрчлөгдсөн. Тэгтээ яг тийм өөрчлөлт нь нэг тийм гинт биш, нэг юм амар удаан хугацаанд өнгөрсөн. Тэгээ тэр нь уншигч нь өөрөө тэрийг ойлгох гэж ингээд тийм болохоор надад жоохон удсан юм шиг санагдсан заяа. Тэгээ нэг юм нь болохоор манай охин жоохон нэг тийм найдваргүй narrator гэж байдаг штэ. Одоо ингээд манай охин өөрөө энэ номоо ярьж өгч байгаа штэ. Гэхдээ яг өөрт нь итгэх гэж яг болох уу гэж бодохоор бас тэр нь жоохон хэцүү заяа. Тэг ер нь бол нэг тийм эдрээтэй ном байсан. Тэгээд яг үнэндээ хэлгүүл заяа. Би бол яг подкаст хийхгүй байхаар байсан бол би энэ номыг талаас нь хаях байсан баг. Гэхдээ би хариуцлагатай хүн болохоор би бол дуусгахаар шийдсэн. Тэгээд амар олон дүрүүд гарсан. Гэхдээ их дүрүүд нь бол ямар ч тийм жин нэмэг болохоор би ер нь бол ярьсангүй. Гэхдээ уншаарай. Гэхдээ би бол нэг амар рекоменд хийхгүй байна. Ер нь бол жоох сонин ном байсан. Энээс дажгүй номнууд ер нь байгаа штэ. Ер нь байгаа. Гэхдээ яах вэ? Энэ бичлэгийг дуустал сонссон бол зөндөх баярлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.